Хойд мөрөнгө тэр магалж төлсөн гэсэн. Тэгээд шаачрэтгийн дэ дахиж нэрээ. Энэ нэрийг гэгэнт өгсөн лээ. За. Энэ нэрийг тогтоосон байгаа тий. Гарчин сааж юу гэх тийм ээ? Тийм ээ тий. Гарчин сааж юу гэдэг нэрийг багш нь хайрлсан уу, эцэг эхээс хайрлсан нэр? Гэгэнт. За. Та анх хэдэн настайдаа багштайгаа учирчээсэн? Би чинь жахандаа бол тэр хажтын номны зүнгэл жахан хүүхдтэй байхдаа үзчихсэн. Нахад багшийн тэр тархан багш гэдэг багшаас. За. Бан тавьж ээж минь цаарынгийн тэргээр авцас олгоод бан өгчээсэн гэсэн. Бид нар жаахан хүүхдүүдээс хабаа зохиолдолгүй юусэн байлгүй. Тэгээд тэрнээс өөрөө хан тэр нах цах багш агаа гэдэг багш тэр хоёроос давхар бас хажтын номны бан тавиал өнгөө бангийн нөхтэй тэгсэн. Чи би одоо 28 сэтгч байсан юм тийм. За. 30 хүрсэн байж байгаа 30-тэй байсан. Зөв. Тэр дахиад л өнгөд хүрсэн. Ахаасаа ном сонссон гэсэн тий? Анх заалахтаа. Тий, нах цахаасаа. Хадам аав нь бас ном хамт сурсан илүү яасан гэлээ төрөв. Хадам аав нь хинэ? Таны хадам аав? Миний хадам аав бол байхгүй. Өгний нөхөр бол байхгүйсэн. Тэгээд том өгний аав. Тэр онцод ах энэ хадам ах бол байх. За. Манай бүхний тэр сахав. Тэгээд дата ихсэлчл ажтын номноо өнгөрсөн. Миний ажтын номч олон давхар зинтэй шүү дээ. Зөв. Эндрүүлэн дээгүү хорлол гэдэг хүн байсан. Лам. Тэр багш бас надад өнгөний хайрлаж байсан. Гүртээ хаас жавдангийн аав сайр тагаан дээр хийл өнгөрчээсэн. За. Хажтын бясалгал нямб бүтээл их суусноо. Бүтээлд бол нэг суугаагүй. Зүгээр л бөөгнөө бидний шиг олуулаа уншаал тий. Ингээл явахдаа тэрний уцал хойж чадахгүй явж байсан. За. Тэр багш нараа намайг тэр тоглоулаад бас бидний шиг ингэж байсан. Өөр танд айлдаж хэлэх юм юу вэ? Одоо ч би юу ярих вэ? Ерөнхийдөө ярьчлаа доо. Одоо тэгээд танад өгчөдгөл янз бүрийн буянтай холбогдол явуулах юм. Танаас одоо Шавнар Эхлүүнван танаас асууж лавж байгаа хүмүүс их байна уу? Энэ хоёр байна. Хотоос их хүмүүс ирж байна уу? Олон ч байхгүй байна. Бигзэлэм. За, жавсан агч нэг сайхан айлтна байгаа. Багшийн талаар та нэг жоох яагач. Одоо зам бандаргууд байгуу багшийн зөв юм ашигтай суутгаан бол багшаа багшаа. Зам бандаргууд байж нэрнүүдийг мэдгүй. Тий, таалаад төрөө хэлжсэнийгаа сайхан. За манай багш бол гэгэрсэн эрдэг боловсролыг их олж авсан ийм хүн байгаамаа. Тэгээд би одоо багшаасаа бол багхан шиг тийм номын эрдэмт суралцж байгаа. Тий, суралцж эхэлж байгаа. Багшийн маань одоо ярьсан, хэлсэн, хөөч, яриа, домог энэ хүн бол одоо яг л одоо бидний амьдралд үзэж өнгөрөөсөн энэ түүх болон ийм сайхыг сонирхолтой ийм зүйлийг ярьдаг.
Тэгээ энүүнд нэг шимтэж юу ядгаа. Сонсож ингэж одоо багшаасан суралцахыг хичээдэг тийм. Тэгээд одоо өөрөө их хүндх сайхан үлгэр дуурайлтай. Тий. Багшаас одоо бүхнийг л сурахын төлөө нэрийж хичээж юм доо. Тэгээ багш маань өөрийнхөө одоо тэр өссөн бага насныхаа түүх дуртахал тэгээд эдгээр залуудаа одоо амьдарч ирсэн хугацаанд ерөөсөө л тэр хажтын номыг л одоо гүн их сурч суралцаж тэрнийг одоо уншиж олон түмэнд хүртэл болгосон юм байна. Манай багшийн одоо зургнууд бол энэ өндөр улаан чулуутай айлуудын бурхан дотор нь юм шүү дээ. Багшийн чи эрдмийг одоо ингэж их үнэлж тэгээд одоо багшийг их өргөмжилдэг. Одоо ямар нэгэн байдлаар үүрцэндээ асуудал тохиолдох чинь багш руу л одоо тавьдаг. Машинтай хүн ирээл аваад явдаг. Хөдөөвөл тэгэл мотоциклээр ч аваад явдаг. Тэгэл багш хаа байна гэл. Ингээл янз бүрийн буйны ажил, сайн сайхан юм одоо хүнд бэрхшээл тохиолдсон үед бол одоо багшийн минь л ингээл хүмүүс заалдаг. Тэгээ энэнд нь би их бахархдах юм аа тэгээд. Тэгээд их тэр дээр үе хажтын номнууд их гоё айж дантай. Энэ айж дангийн одоо сурахын тулд бид нар ингээд дүүс өдрүүдээр зориуд цөмөрөө нэг гэртээ ингээд цуглараад тэгээд энэ хажтынхаа номыг уншицгаад гэдэг. Багшийн эрдэм бол агуу. Тэгээд одоо манай энэ онцод лам ярих баха. Багшийн шиг. Энэ гэдэг бас нэг нутаг орон одоо ширээд шуваа ширээд гэгэний нутаг чөлөөтэй халуусны нэг дол одоо онгор нутгийн хөхтөлтэй тэгээ одоо багштай одоо жүд дамжилгаар одоо ер нь шаваад ер нь дамжлага авч яваа хажтын номыг одоо ингээд дээрээс одоо жүдлээ одоо дамжлага болгож яваа энэ лам гэж шүжил одоо дамжлагын багш хэмээн одоо шүшгэлж та энэ үнээс хажтын одоо бүр одоо тасалсан тийм ээ одоо айч нутагт одоо байхгүй дэг одоо ялангуяа тийм ажил үйлчлэгний одоо хавар одоо манай нарангийн багш одоо махдгүй саалмгад шаваа багшин дээр өөрийнхөө зохиосон тэр хажтын номнуудыг авч яваа юм л хүндэлтэй тэрийг тэрний одоо тэр утгаар одоо тэрүүний одоо цаашдах одоо тэр хажтын малм ирүүлүүдийг яг одоо ян дангаар нь хооч одоо үе хооч ядын одоо ламнаас энэ одоо дамжлага юугийн таслахгүйгээр авч явахын тухайд бас ингэ суралцж бас ингэж яваа. Гэхдээ манай багшуул ерөнхийдөө яг одоо хав багасаа тэр нутагч шуашрээд гэгэний ойролцоо халуусанд одоо насаараа амьдарч хайны жилийн хүртэл одоо лам юм байсан. Одоо лам өнөө тоогоо иржсэн. Тэгээд одон сотор эцэг их одоо хэдэн бас үе дамжлагаараа ширээтэй бас албаны ийм л хүндээ. Багшаасаа залгамжилж байгаа одоо лүнгийн төрлийн хичнээн номыг та бүгд уншиж байна нэр нь. За ингээд нэлам дайжтэй ирүүл магтаалууд тийм ээ. Одоо нутаг оронд одоо жинхэнэ тэр шаваагш одоо яг төвсөн одоо ирүүлүүдийн магтаалуудыг тэгээд одоо тэр нутгийн нийт одоо ламдрын одоо дэхний уншлага тэр шавааш ирээтэй хүрээнд одоо уншижсэн яг ном дэгж юм доо одоо дамжлага болсон тэр номнуудыг л ер нь бас авч уншиж байгаа. За гэлээ. Өөр айлдж ярих юм. Өөр хэлж ярих юм багшийн хандлаар.
тэгээд дахад би бол энэ багшигаа бас их хүндэлж шүтэж өөрөө бас хажтай бас голж шүтэлдэг. Тэгээд багшигаа бол одоо баг амьд дарих юм амьд шүтээ одоо аргагүй юм аа гэж би ингэж одоо бас үнэн одоо шүжиг үнэн голоос одоо ингэж энэ үнд зайлуулж дөрөд бас хажид тоолоход хүртэл одоо багшигаа орой дээр байна юм. Хажидын одоо багшныг одоо төгслөн бодож багшиг бодож одоо ингэж бас тарин тоолохдоо хүртэл одоо ингэж бас нэм бас гомолдгийг. За.